За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ хуурай ханиалга ямар өвчний үед үүсдэг вэ гэдэг талаар ярилцъя. Хуурай ханиана гэдэг нь цэргүү ханиалгаж байгаа байдлыг ярина гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр сүүлийн үед ингэж хуурай ханиалгаж байгаа хүмүүс бол маш илбэг болсон байгаа. Юунаас болоод ханиалгаад байгаагаа мэдэхгүй хэрнээ дураараа ханиалга намдаад имийг маш их уудаг болсон. Тэгэхээр бид нар энэ хуурай ханиалгыг өвчнөөс болоод байгаа юм уу, аль эсвэл өөр шалтгаантай байна уу гэдгийг тогтоосны дараа юм уух хэрэгтэй. За тэгэхээр хуурай ханиалгыг үүсгэдэг шалтгаануудын нэгдүгээрт амьсгалын дээд замын ханиалгын хам шинж гэж байдаг. За үүнээс болж хуурай ханиалгах тохиолдол бол маш илбэг байдаг. Энэ нь яг юу хэлээд байна вэ гэхээр бидний хамрын нус маань хамраар гадагшаа гарах ёстой байтал хамрын нус маань гадагшаа гарахгүй буцаад хоолоогоор залгигдсанаас болоод бид нар ханиалгаад байгаа байдлыг ерөнхийдөө хэлдэг. За тэгэхээр та нар анзаарсан бол ингээл айгүй нусаа татж байгаа л хоолоон дээрээ бөөгнүүлж сорж байгаа л гахтвэ гэж хайдаг хүмүүс байдаг да. За энэ хүмүүс бол ерөнхийдөө энэ синдром буюу энэ амьсгалын дээд замын ханиалгын хам шинжтэй байх нь илбэг байдаг. За тэгэхээр та нар бас өөрсдөө ажигладаг бол бид нар өөрийн мэдлгүй нус маань ингээд залгигдж байгаа мэдрэмж төрдөг штэ. Энэ залгигдаад байгаа нус маань гадагшаа гарах ёстой байтал бид нар хойшоо залгисантай холбоотой ханиалга үүсээд бид нар ханиагаад байна гэсэн үг байх нь байна. Энэ хүмүүс өөрсдөө нусаа залгигдаад байгаагаа мэддэг. За тэгээ нус залгигдчихаар хоолоонд нь юм тэглээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна гэд байнгын хоолоогоо засаад байдаг хүмүүс байдаг да. За энэ хүмүүс бол ерөнхийдөө энэ хам шинжтэй байх магадлал нь өндөр байдаг гэсэн үг. Тэгээд энэ хүмүүс маань унтах гад хөвтөхээр нус маань илүү залгигдах учраас хөвтөхтэй илүү их ханиалгадаг. Тэгээд энэ хам шинж гэдэг юм маань юунаас болоод үүсээд байдгийг гэхээр харшил байна, за арчлын гаралтай бүрийн за гамрит буюу хамрын дайвар хөндийн үрвсэл, хамрын таславч мөрөлттэй, за хамрын хөндөд ургацаг байх иймэрхүү тохиолдлуудаас болж үүсдэг байгаа. За хуурай ханиалгыг үүсгэдэг дараагийн нэг шалтгаан бол улаан хоолой сөөргөний үед маш их хуурай ханиалгадаг. За улаан хоолой сөөргөө гэж юу вэ гэдгийг би өмнө нь видеогоор оруулсан байгаа үзээрэй. Ходоодны агуулмж болон ходоодны хүчил маань буцаж сөрөөд байгаа байдлыг бид нар улаан хоолой сөөргөө гэж нэрлэдэг шүү дээ. За тэгэхээр энэ ходоодны агуулмж болон ходоодны хүчил маань дээшээ сүрснөөрөө ханиалгах рецепторуудыг цочроож өгснөөр бид нар ханиалгаад байдаг гэсэн үг. За энэ бас маш илбэг тохиолддог. За тэгээд энэ улаан хоолой сөөргөнөөс болоод бид нар хуурай ханиалгаад байгаа тохиолдолд ханиалгахаас гадна ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэвэл улаан хоолой сөөргөний чинь шинж тэмдгүүд илэрнэ гэсэн үг. За өөрөөр хэлбэл бидний цээж гашуу оргин, хихрэн, за цээж халуун оргин, хоолойд юм тэглээд байгаа мэдрэмж төрөх тийм ээ. Иймэрхүү шинж тэмдгүүд давхар илэрч болдог. Хуурай ханиалгыг үүсгэдэг дараагийн нэг шалтгаан бол гурс олон бактери буюу бид нар астм гэж ярьдаг. За астмын үед бол бас бид нар хуурай ханиалгадаг. За тэгэхээр гурс олон бактери буюу астм өвчний үед ханиалгахаас гадна тухайн хүн маань амьсгааддаг. За тэгээ амьсгалахтаа шүглдэж эсгэрч байгаа юм шиг тийм чимээ гардаг. За тэгэхээр та хуурай ханиалгаад байгаа. За дээрээс нь маш их амьсгааддаг, шуугдаг, амьсгалахтаа тийм шүглдэж байгаа юм шиг чимээ гардаг. Иймэрхүү зовир байх юм бол та гурс олон бактериатай байж магадгүй учраас эмчит очиж үзүүлэх ёстой байх нь байна. За гэхдээ эдгээр шинж тэмдэг илэрхгүй байсан ч гэсэн дан ганц ханиалгаар илэрдэг астм бас байдаг. Үүнийг ханиалгах хэлбэрийн астм буюу гурс олон бактери гэж нэрлэдэг. Тэгэхээр та хуурай ханиалгаад ханиалга маань хүүтэн агаар амьсгалах болон дасгал хөдөлгөөн хийхэд ихсээд байх юм бол гурс олон бактериатай байж магадгүй учраас эмчит очиод үзүүлээрэй. За тэгээд хуурай ханиалгыг үүсгэдэг дөрөв дэх том шалтгаан бол гурс олон архаг үрвсэл буюу бронхит байна. Гэхдээ энэ гурс олон архаг үрвслээс болоод та ханиалгаад байгаа бол ханиалга маань 2 жилээс дээш буюу маш удаан хугацаагаар ханиах. За нэг ханиалгахтаа 3 сараас дээш хугацаагаар ингэж үргэлжлүүлэн ханиалгаад байдаг. Энэ ханиалга маань байн дахиад байх юм бол ерөнхийдөө гурс олон архаг үрвслээс болж ханиалгаж байгаа магадлал нь өндөр байдаг. За тэр тусмаа таны хуурай ханиалга маань жил бүрийн тодорхой нэг хугацаанд л ханиалгаад байгаа. За тэгээд дээрэс нь ханиад хүрээд эдгэрсний дараа ч гэсэн таны ханиалга маш удаан маш хэцүү байдлаар үргэлжлээд байгаа тохиолдол. За тэгээд та тоостой газар очихоор таны ханиалга улам ихсдэг. За тэгээд дээрэс нь таны ханиалга өглөө босохоор илүү их ханиадаг, оройн унтахаа хөвтөхэд илүү их ханиадаг. Өөрөөр хэлбэл өглөө оройдоо их ханиалгаад байх юм бол энэ маань уурсан хоолойн архаг үрвслээс үүдэлтэй хуурай ханиалга байх магадлал өндөртэй байдаг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө хуурай ханиалга үүсэж байгаа шалтгаанууд бол саяын миний хэлсэн шалтгаанууд байх нь илбэг байдаг. За гэхдээ үүн дээр нэмээд
одоо бамбаа булчирхай хавдрын үед тухайн бамбаа булчирхай маань хэмжээгээр хэтэрхий томроод одоо амьсгалын замын эрхтнүүдийг дарж цочроосонтой холбоотой бас ханиалга үүсч болно. За мөн дээрээс нь зүрхний дутагдлын үед бас ханиалгадаг. За мэдээж харшлаас болоод бид нэр ханиалгана, бидний мэдрэлийн гаралтай ханиадаг. За ийм хүмүүс хөвчлэн хоолоод юм тэрлээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна гэх ханиалгаад байдаг. А гэхдээ яг яс юмн дээр хоолоонд нь тэгэлсэн юм бол байдаггүй, юу ч гардаггүй. За энэ хүмүүс бол хоолоо маш их хуурайшдаг. За хоолооноос гадна бидний амны хүндийн нүдний салцлууд бас хуурайшдаг. За тэгээд дээрээс нь тухайн хүн маань стресстэй, сэтгэл санааны дарамттай байх, за уур уцаартай байх гэх мэтээс болоод тухайн хүний ханиалга бол улам ихсдэг байгаа. За тэгэхээр ингэж ханиалгадаг улсууд маань хурц үнэртэй улс, янз бүрийн хурц үнэр авахаар, за тамхины үнэр, хурц үнэртэй гоо сайхны бүтээгдэхүүн үнэрлэх гэх мэт иймэрхүү зүйлүүдэд хүртэл маш мэдрэг болчихсон байдаг. За тэгэхээр манайхан ингээд хуурай ханиалгаад байгаа тохиолдолд одоо эмийн сангаас ханиалга дарах юм гээд өөрсдөө дураараа аваад угаад байдаг. Тэгэхээр нөгөө ханиалга маань ямар нэг шалтгаанаас болоод үүсээд байгаа тохиолдолд гаднаас нь бид нар хичнээн мянга тийм үнэтэй сайн ханиалга дарах юм уусч гэсэн тэр нь ямар ч нэмэргүй гэсэн үг байх нь шүү дээ. Яг тэгэхээр бид нар ханиалгыг үүсгээд байгаа гол шалтгаануудаа эхлээд арилгах ёстой, тэгээд олох ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ гол шалтгаануудыг олоод олсныхаа дараа тэдгээрийг эмчлэх юм бол харин бидний ханиалга бол намтна гэсэн үг байх нь байна. За тэгээд мөн дээрээс нь зарим төрлийн даралтны юмуд бас ханиалгах гаж нөлөөтэй байдаг. Тэгэхээр даралтны юм уудаг хүн маань ингээ хуурай ханиалгаад байгаа тохиолдолд даралтны юм бичиж өгсөн эмчдэрээ очоод энэ юм маань ингээд ханиалгадаг юм мөн үү? Би ингээд ханиалгаад байна гэж хэлээд даралтны юмээ солиулаад ууж болно. За тэгээд дээрээс нь хуурай ханиалгаад яваад ахаар манайхан ерөөсөө тоодоггүй. За нэг бол ерөөсөө янз бүрийн эсэн шидийн юм нэгнээсээ амд амжсан юм аваад хэрэглээд ингээд яваад байдаг. За ингэж ерөөсөө болохгүй. За ханиалга гэдэг маань өөрөө ерөнхийдөө цаатлан 3-7 хоногийн дотор өөрөө намдах ёстой. За гэхдээ та одоо 8-7 хоног өөрөөр хэлбэл 2 сараас илүү хугацаанд ханиалгаад ирэх юм бол энэ маань ямар нэг байдлаар өвчнөдтэй холбоотой байх магадлал өндөр гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ ханиалгыг үүсгэж байгаа ямар нэг өвчин таны биед үүсээд байна гэдгийг илтгэж байгаа дохио учраас ингэж удаан ханиалгаад янз бүрийн хэрэглээд яваад ээж болохгүй. Мэргэжлийн эмчид үзүүлээд яг юунаас болж ханиалгаад байгаагаа тухайн ханиалгыг үүсгэж байгаа үндсэн шалтгаанаа олж мэдээд түүндээ чиглэсэн эмчилгээ бүгдээрээ хийлгээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээ бүгдээрэнд амжилт хүсье. Баярлалаа.